өнөөдөр би та бүхнийг Бээжин хотын зүрхэнд 700 гаруй жилийн түүхтэй өртний хотоор аялуулах гэж байна. Энэ бол Бээжин хотын төв тэнгэрлэгийн зэс тэмдэг. Бээжин хотын төв тэнгэрлэг нь 7.8 км урттай эртний хаадын мөрөөр түүхийн хуудас бүрийг хадгалсан гайхамшиг зохицол бар. Эртний дурсгалт барилга байгууламжаар бүрдсэн дэлхийн хамгийн урт, хамгийн бүрэн хадгалагдаж буй эртний хотын дурсгал юм а. Бээжин хотын төв тэнгэрлэгийг 13 дугаар зуунд Юан гүрний үед анх байгуулж эхэлсэн бол 16 дугаар зуунд бүрэлдэн тогтож түүнээс хойш тасралтгүй засан сэлбэсээр иржээ. 1267 онд Юан гүрний Ховлын хааны үед Дайдуу хотод энэхүү төв тэнгэрлэгийг анх байгуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед хотын төвийг тогтоож урагш хойш чиглэлтэй хотын тэнгэрлэгийг зурж түүний дагуу янз бүрийн ордон хэдэн зүгтээ хань хэрэм сүм ёслол тахилгын байгууламж байгуулж эхэлсэн байдаг. Төв тэнгэрлэгийн хойд талд байрлах бөмбөр тасар болон хонгод тасар бол Ховлын хааны үед байгуулж эхэлсэн барилга байгаамаа. Бээжин хотын төв тэнгэрлэгийн ас өмнө зүгт Хараат хот харагдаж байна. Хотын тэнгэрлэгийн урд үзүүр нь Юндийн мөн буюу Юндийн хаалга. Энэхүү хаалгыг гэхэд 1553 онд буюу Мин гүрний үед анх байгуулжээ. Түүх тасралтгүй үргэлжилсээр 1950-аад оноос эхэлж Бээжин хотын төв тэнгэрлэгийн зүүн баруун талд үндэсний музей, ардын их хурлын танхим зэрэг барилга, бүтэн байгууллага барьснаар 1977 он гэхэд өнөөдрийн Тяньман талбайгаар төв болгосон хотын төв тэнгэрлэг бий болсон байдаг. 2024 онд Бээжин хотын төв тэнгэрлэг нь ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн. 700 гаруй жилийн настай Бээжин хотын зүрхэнд нэг удаа ч гэсэн аялж өнгөрснөө цаг үеийг мэдрээрэй.